За монголчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл гадаад дотоод улс төрийн нөлөө, социалист дэглэм, ардчлал, шилцэн зэрэг чухал үйл явдал 20 дугаар зууны гарчгийн дор түүхийн шаргал хуудаснаа үлдсэн байдаг. За тэгвэл энэхүү онцгой чухал үйл явдлуудад монголчуудын монгол хүний үүрэг оролцоо хувь нэмэр ямар байсан талаар түүхийн ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн багш Алтан Төгстэй ярилцъя. Эрхчлөө гэдэг ойлголт яг үг нь бол харьцангуй саяхны ойлголт л та. Одоо орчин үеийн эрх зүйн системтэй бол бүгд найрамдах засаг шийдэлснээс хойш л ер нь хүний эрхчлөө гэдэг одоо үг хэвшиж тогтсож байгаа. Өмнө нь бол гэхдээ эрхчлөөний тухай ойлголт байгаагүй гэж хэлж болохгүй. За мэдээж монголчууд бол одоо уламжлалт нийгмийн Монголын маань одоо уламжлалт нийгэм дөнгөж 20 дугаар зууны ихэнх үеэр л задарч орчин үеийн нийгэм рүү шилжсэн. Тэгээ уламжлалт нийгмийн үед бол одоо феодлын хамжлагч ёстой тий. Тэгэхээр эрхчлөө гэдэг бол илүүтэй язгуурт нь тайж нарт нийгмийн дээд давхаргад илүү хамаардаг. Гэхдээ дунд болон доод давхаргынхан бас ямар ч байсан одоо амьд явах тий. Тэгээд одоо эд хөрөнгө өмчлөх үнийн үндсэн эрхүүд бол мэдээж байж лээсэн. Тэрийг бол тухайн цаг үеийнх нь одоо хууль феодлын нийгмийн дээр хуулийн заалтууд дээр бол тодорхой заасан байдаг. Хүн одоо үнийг амаагүй амийг хороож болохгүй, амийг хороосон хүнийг цаазаараа аавна. Хүний дүрнгийг бол гааж болохгүй гэдэг одоо өмчлөх хэрэгтэй бол бүгдийг баталгаажуулсан тийм зүйлс бол байсан. Ер нь бол дэлхийн одоо өөрийн төр улс бүхий төр ёсны түүх бүхий одоо айлч улсад бол энэ хүний эрх чөлөөг бол ямар нэгэн байдлаар одоо баталгаажуулж хэмжээнд л өөр тийм ээ. Түүнээс биш бол одоо баталгаажуулж иржээс ялангуяа амьд явах, өмчтөх тийм ээ. Тийм эрхүүдийг бол одоо нийтээр нь баталгаажуулж иржсэн л. Монголчууд бол одоо 1924 онд бүгд найрамд засаг шилжихээс өмнө түүхийг бүх цаг үеийн турш бол хин нэгэн хааны юм ноёны одоо албат ихэнх ард өмнө тийм албат гэж үздэг. За ингэж одоо ямар ноёны одоо харьяанд байна гэдгээрээ хоорондоо эвлэлддэг тийм ээ. Ер нь ийм одоо нийгэмтэй байж ирсэн. Энэ бол дэлхийн хаанч байдаг юм одоо дунд зууны үеийн нэг юм тийм ээ. Гэхдээ энэ дотор монголчуудын одоо төрөөс зохион байгуулаагүй өөрсдөө хараанд үүсэн гарсан хүмүүсийн одоо улс төрийн идэвх оролцоо, итгэл үнэмшил үзэл бодол үйл ажиллагаа тийм ээ. Энэ бол олон бий. Монголчууд бол зүгээр дан одоо цэрэг шиг ингээд төрөө дээдлэл төр одоо юу гэнэ дандаа түүнийг нь одоо ямар ч үг дуугүй биелүүлдэг юм амьгүй албатууд байгаагүй түүхэд оршдог. Энэ бол монголчууд өөрсдийн идэвхтэй, ухамсартай, ялангуяа одоо дунд анги тийм ээ. Жохон хөрөнгө чинээтэй хүмүүс, эсвэл одоо хогт хайж нар, за мөн лам нар тийм ээ. Дунд ангийн лам нар тэр бол одоо маш их идэвхтэй үг хэлээ хүргэдэг, заргалддаг, тэмцдэг тийм ээ. Цаг хэрвээ зайлшгүй шаардлага цаг үе ирэх юм бол буу бариад босдог тийм ээ. Ийм одоо харин хөрөнгөл тийшрэг өөрсдөө жижиг отряд байгуулаа байлддаг ийм ард түмэн байж ирсэн. За одоо хамгийн тодорхой жишээ бол дугуйлангийн хөдөлгөөн байгаа. За дугуйлангийн хөдөлгөөн манжийн одоо ноёрхлын сүүлийн жилүүдэд шинэ засгийн бодлого Монгол оронд нэвтрээд тийм ээ. За тэгээд одоо Монголын өмнөд хошууд, халахын хошууд, баруун хязгаарын хошууд энэ олон газарт бол одоо хятад худалдаачд тэгээ хятад тайраачд бид нар олноор нүүж орж ирсэн. За газраа бол даацалсан, янз бүрийн болсон. За үүн дээр бол голцоо ардууд, за тэгээ зарим одоо хогт тайж нар ч юм уу, эсвэл хогч биш зүгээр дунд зэргийн тайж нар хүртэл оролцож бол одоо улс төрийн шинжтэй эсэргүүцлийн одоо хөдөлгөөн байгуулж ирсэн. Үүнийг бол дугуйлан гэж нэрлэдэг. Яагаад дугуйлан гэхээр одоо зохион байгуулагчаа нуух зорилгоор гарын үсгээ ингэж тойруулж сурдаг. За ингээд бол заргын бичгтээ авсрагдаг. За ингээд бол энэ маш одоо тийм зохион байгуулалттай зарим дугуйлан бол одоо бүр нэлийн одоо нарийн зохион байгуулалтанд орсон олон жил үргэлжилсэн. Ийм дугуйлангийн хөдөлгөөнүүд байх жишээ. За мөн одоо их хүрээнд тийм ээ одоо Улаанбаатар их хүрээнд 1910-11 оны үед шинэ засгийн бодлого чангарч хятадын одоо худалдаачид
хятад иргэдийн одоо харьцаа дээрэнгүү олж ширүүсэж ирсэн учраас бол их хүрээний лавнараас бол удаадраа зодон хийсэн байт. За тэр зодон бол ингээд харахад хараа энд цохон байгууллагаар үүсэж байгаа л үйл явдал харагддаг. Гэхдээ нэг хоёр хүн одоо нэг лам Монгол лам нэг хятад худалдаач хоёрын хооронд үүссэн маргаан тэрд орохноо одоо хүрээг хамарсан томоохон одоо өмнө болон хувирах тохиолдол гарч ирсэн. Энэ бол ерөөсөө лам нарын дунд одоо тэр хятадыг эсэргүүцэх үзэл тэгээд дээрээс зохион байгуулалт хараа энэ одоо эсэргүүцэн тэмцэх ийм одоо хөрсөөр сэтгэлгээ бол бүрдчихэд байсныг харуулж байгаа. Их хүрээний хүн амын Монгол хүн амынхын ихэнхийг одоо лам нар үрдүүлдэг гэсэн. Лам нар улс төрийн одоо идэвхтэй лам нарын дундаас Монголын хожимын одоо том удирдагчид бол түрэн гарч ирсэн. За лам нар бол маш нарийн зохион байгуулалттай өөрсдөө. Зүгээр ингээ энд тэнд яваад байгаа юм шиг мөртлөн чинь сүм хийдийн аймгийн их одоо нарийн зохион байгуулалтаа, багш нарын зохион байгуулалтаа тийм ээ. Тэгээ дотроо мэдээлэл түгээдэг, хоорондоо харилцдаг олон төрлийн одоо холбоо сүлбэтэй Монгол их хүрээнд хамгийн нарийн зохион байгуулалттай хэсэг гэсэн. За тэнд бол одоо ингээд жишээлбэл нэг зодон боллоо гэхэд л ерөөсөө мэдээлэл маш хурдан таардаг. Одоо зодон зохионороо бас нэлийн мэрэгчсэн хүмүүс байсан юм шиг байгаа. За тэгээд энэ бол магадгүй одоо лам нарын дунд энэ үндэсний эрх чөлөөний төлөө үзэл санаа болов их хүчтэй түгэнд илэрсэнийг бол одоо харуулдаг. Яг өнөөгийн одоо иргэний нийгэм гэж ярих гэхээр таарахгүй л дээ. Одоо манай төвхийн судалгаанд нэг үндсэн суурь зарчим байдаг. Тэр нь бол одоо өнөө цаг үеийн үнэт зүйл, үнэлэмж ойлголтуудыг өнгөрсөн цагт бол буцаан хэрэглэж болдгоо. Тэр үеийнх нь ойлголтоор нь тайлбарлах ёстой. Тухайлбал тэр үед бол иргэний паспорт байгаагүй. Яг бүгд найрамд Монголоор улсын иргэн ч Монгол улсын иргэн ч юм уу ингэж одоо хатуу нарийн одоо ялгадаг ийм ялгаа бас байгаагүй. Голцоо эзэн хараатын ёсоор одоо харьяата хааны богд хааны харьяат гээд ингээд явцдаг. За тэгэл эзэн хараатын ёсоор энэ харьяалаа шийдчихдэг ийм тогтолцоо байсан. Нийгэм нь өөрөө тийм байсан. Энэ дэлхийд хаанч дунд зууны нийгэм тийм л байсан зүйл байна. Тэгэхээр яг иргэн хүн тэгээ иргэний нийгэм гэдэг ойлголтуудыг буцааж хэрэглэх гэдэг тэр бүр одоо таарж өгдөг. Гэхдээ монголчуудын одоо идвэх үзэл баримтлал тийм ээ. Нийтлэг иргэшийнхээ төлөө үндэс угсаагаа гэсэн Монгол овогтно гэсэн тийм одоо сэтгэл тэмүүлэл бол одоо бас идвэхтэй харагдчихсан. За 1911 оны үндэсний хувьсгал, 21 оны ардын хувьсгал, 90 оны ардчилсан хувьсгал энэ гурван хувьсгалын гурвангийнх нь эхлэл үүсгүүр нь бол Монголын дотоодод байсан. За тэгтээ хэн байсан бэ гэвэл нийт Монголын одоо нийт монголчууд өөрсдөө байсан. 1911 онд Манжийн шинэцгийн бодлогыг эсэргүүцсэн олон одоо хятадууд нүүж орж ирж газар хагалбарлаж байгааг эсэргүүцсэн энэ үзэл санаа бол ялангуяа их хүрээний монголчуудын дунд бол их түгэнд харагдчихсан байсан. Өвөр Монголын олон хошуудад энэ үзэл санаа нийт ардын дунд бол бас өргөн дэлгэр дарахчихсан. Үндсэндээ бол зөвхөн дайр зурхад тэр чигээрээ хөдлөх үйц тийм ээ. За зарим газар бол зохион байгуулалт муутай хэсэг бүлгэрээ ингэж одоо эсэргүүцчихсэн дугуулангийн хөдөлгөөн лам нарын янз бүрийн одоо зодон зохион тийм за мөн шилийн сайн эрс байна. За эдгээр шилийн сайн эрс бол одоо ганц ганцаараа эсэргүүцэл зарлаад ингээд одоо нийгмийн шудраг ус байдал за мөн харийн одоо эдийн засгийн давамгай нөлөөлөлт төр эсэргүүцэж ганцаарчсан хууль бус хулгай их аргаар тийм ээ шунхаан бус сэтлэр хулгай их аргаар эсэргүүцлийг илэрхийлж ирсэн ийм одоо бас үзэгдэл. Тэгэхээр гэхдээ энэ бүхнийг одоо нэгтгэн зохион байгуулах процесс нь жигдрээд явчихаар хувьсгал болоод ирчихэж байгаа. Нийт одоо хөрсөөр нь бүрдсэн байгаа нөхцөлд 1911 онд Монголын хан вангууд Жавзан дам хотогтын удирдлагаар энэ эсэргүүцлийг бөгнүүлээд удирдаад Монгол улсыг байгуулж байгаа тийм ээ хувьсгал хийж. За 1921 онд бас адилхан ардын нам, төвшмөлийн нам гэдэг хоёр улс төрийн байгууллага бол одоо хятадын дарлалыг эсэргүүцсэн, хятад зэргийн дарлалыг эсэргүүцэж
их хүрээний дотор, нийслэл хүрээний дотор бол хар аяндаа бий болсон нууц байгууллага, тэмцлийн байгууллага. За үүнийг бол одоо дээрээс шууд зохион байгуулж ч юм уу те гадаадаас зохион байгуулч юм ингэж байгуулсан юм ерөөсөө байхгүй. Эдгээр бол өөрсдөө хар аяндаа нам нийлж, сэм хөвлөж үүсээд харин хожим нь комментэрнтэй холбогдож тэдний ашиг сонирхлыг зарим талаар илэрхийлэх болсон түүхтэй. Энэ анх үүсэл нь бол ерөөсөө Монгол хүний өөрсдийн Монголын түшмэд хүмүүсийн, ард хүмүүсийн өөрсдийн одоо үүсэх санаачлаг идэх оролцооны байгууллагууд байсан. За үндсэндээ бол нэг үжил бодлоо илэрхийлэх янз бүрийн арга байна. Энэ үед бол зохион байгуулалтаар үжил бодлоо илэрхийлэх боломж бол үндсэндээ хаагдсан. Нэг 28 оноос эхлээд. За ялангуяа 37 оны үед бол ер нь тийм ойлголт байхгүй болсон. Дарагдчихж байгаа юм тий. За гэхдээ хилс хэрэгт гүтгэгдэж одоо шоронд хоригдсон, тамлагдсан хүмүүс бол үжил бодлоо илэрхийлэх хичээж ирсэн. Жишээл өсгсөн зарлах тийм ээ. За ямар ч мэдүүлэг өгөхгүй байх. За өргөдөл бичих янз бүрийн хэлбэрээр бол одоо тухайн нэг хүний ганцаарчилсан төрлөөр бол одоо эсэргүүцлээ зарлаж ирсэн. За тэгвэл үжил бодлоо илэрхийлэх боломж нь бол үндсэндээ хаагдчихсан. Тэр бичих цаас хамаагүй биш болохгүй. Тэр хүнтэй уулзахгүй ингээ аваачаад арга өрөөнд хороод гаргаж ирэхээр л тамлаад байгаа шүү дээ. Өдөр шөнөгүй ингээл тамлаад Японы эсэргүү байсан гэдгээ өвлөмшөөргээл Японы таг нь бол хувьсгалын эсэргүүснээс зөвшөөргээл тамлаад байгаа. Тэнд бол одоо үжил бодлыг илэрхийлэх, эсэргүүцэн тэмцэх одоо тийм үнэтэй бодит боломж бол байгаагүй. За хойшоо ч гэсэн бас нэг намын тогтолцоо үжил суртын хатуу хяналтын улмаас бол ер нь 90 он хүртэл монголчууд бие даасан зохион байгуулалттай байдлаар одоо томоохон нийтлэг асуудлуудаар байр суурь илэрхийлэх боломж бол устсан. Ганцхан одоо идэвхгүй хэлбэр үлдэж хоцорсон байдаг. Тэр нь бол өргөдөл гомдол. Заримдаа нийлж байгаа, эсвэл заримдаа ганцаараа депутатуудад өргөдөл гаргадаг. За тэр нь бол одоо депутатууд ардын хурлын депутат, аймгийн ардын хурлын депутат, сумын ардын хурлын депутатууд бол одоо нэг тойргоо сонгогчтой уулзахаар ингээд өргөдөл гомдол санд тусал бичгээр өгдөг. Энийг ингэж тэгээж их хөвчлэн аахаар шахаар зүгээс манад цэцэрлэгийн манайх ахлах сургуультаа болгож өгөөч те. Эсвэл тог цахилгаан татж өгөөч, дизелээр ингээ ажиллаад хэцүү байна гэдэг ч юм уу. Иймэрхүү өргөдөл гомдууд. Тэр нь дотор бас чухал зүйлс харин нэрсэр бол байдаг. Зарим түүхчд бол арай өөрөөр үздэг. Энэ бол дээрээс зохион байгуулсан 1987 онд Төв хорооны бүгд хурлаас одоо өөрчлөлт байгуулалт зарлаж, за түүний үр дүнд нийгэмд үжил суртлын хүлээс суларч эхэлсэн. За олон ургуулж үзлийн үнд суурийг нь дээрээс тавьж өгсөн гэж одоо үздэг. Миний хувьд бол одоо бусад олон түүхчид бий л дээ. Энэ бол одоо нийгмийн хар аяндаа үүсэн гарсан хувьсгалаа. За энэ төрийн явуулсан одоо бодлого бол зөвхөн суллаж өгж байгаа болохоос биш ийм одоо ард иргэдийн идэвхийг сэргээх талаар бол төр юм хийгээгүй тийм ээ. Нэрх баригч юм хийгээгүй. Энэ бол нийгмийн гүнд бий болсон ийм үзэгдэл гэж үздэг. За 1990 оны арчилсан хувьсгалын их үүсвэр нь бол ялчгүй Монголын нийгмийн гүнд одоо боловсрон бий болсон. Монголчууд нийтээрээ одоо төрийн албан ёсны үжил сурталтаа санал нийлхээ болоод тий. Одоо Чингис хаанаа нийтээрээ одоо үгүүлж Чингис үндэсний бахархлаа ирж хайдаг. Ижилслээ одоо сэргээхийг хүсдэг ийм уур амьсгал нэгэнт бүрдээд ирсэн. Олон жил болчихсон тий. За дээрээс нь улс төрийн зогсонгүй байдал, эдийн засгийн зогсонгүй байдал, за мөн зөвлөлтөд өрнөсөн Горбачевын перестройка эдгээр бол нэмж нөлөөлж байгаа. За Монголд Төв хорооны бүгд хурал 87 оны Төв хорооны бүгд хурлаар үжил сурталын хүлээсийг сулруулсан, өөрчлөлт байгуулалтыг зарласан энэ үйл явдал бол тодорхой хэмжээнд нэг хүчин зүйл мөн. Энэ бол нөлөөс. Гэхдээ энэ бол үндсэн шалтгаан бол биш. Үндсэн гол шалтгаан 90 оны хувьсгал гарахад хүргэсэн гол шалтгаан бол Монголын нийгмийн хөгжил өөрөө явж тэнд хүрч зогссоод нөхцөл байдлыг өөрчлөхгүй, хувьсгалын замаар өөрчлөхгүй бол энэ бүхэн одоо үнэхээр болохоо байсан гэдэг нь нийтэд ойлгомжтой болсон явдал. Үүний нэг тодорхой жишээ нь 1989 оны 12 дугаар сарын 7-нд 7-8-ны өдрүүдэд Эрдэнэт хотуудад аяндаа жагсаал зохион байгуулагдсан.
залуусан оюутнуудын жишээлбэл ховд их сургуулийнхын багш оюутнууд нь нийлж агаад ховд хотын төв талбай жагсаж байгаа жишээ. Гэтэл тэнд Улаанбаатар хотоос тухайн үед байгуулагдчихсан нууц бүлэгмүүд, тухайн үед 12 дугаар сарын 10-нд анхны жагсаалаа хийх гээд бэлдэжсэн одоо арчилсан холбооныхон тэр тэнд харилцаа холбоо байгаагүй. Харилцан хамааралгүй хоёр өөр хотод ийм нэгэн зэрэг, гурван өөр хотод нэгэн зэрэг шахуу ижил агуулгатай жагсаал үүсч болсон. Хамгийн гол зүйл бол бид зөвхөн болсон үйл явдлыг хараад байдаг өнгөрснийг харахтаа. Гэтэл тэр үйл явдал ямар өргөн хүрээтэй том одоо олныг хамарсан ойлголтын зөвхөн илрэл болж цөөхөн хүн тэр жагсаал дээр гарч ирж байгаа гэдгийг бол бид тэр бүр хардаггүй. Тухайн үед ховдын жагсаалд оролцож явсан, санаасч явсан хүмүүстэй уулз жишээлбэл тийм ээ уулз ярилцахад бол бид зөвхөн жагсан хүмүүс бид одоо тэгж бодож ирсэн юм шээ. Тийм ээ. Маш олон хүн эргэн тойронд байгаа баг ихэнх хүмүүс бол үүнийг дэмжиж ирсэн. Гэхдээ яг жагсан бол бид гэж хэлж байгаа. Тэр үе тэгэхээр ялангуяа түүхчд бид бол түүнийг өргөн цар хүрээг нь бол ухаж ойлгох хэрэгтэй. Тэр үед хаашаач харсан, яаж ч яасан бүх нийтийг хамарсан хэдхэн тийм одоо том үзэл санааны өөрчлөлтийн цөөр дэвсгэр бүрлжчихэд ирсэн бол харагддаг. Энэ бол монголчуудын одоо улс төрийн ухамсар, нийгмийн оролцооны төвшин тийм ээ. Тухайн үеийн бодит нөхцөл байдал дургуйтсан, улс төрийн дэглэмд дургуйтсан ийм одоо ишрхүүслийн үзэл санааны хэрхэн одоо нийтийг хамарсан байсныг бол тодорхой одоо сайн судвал их тодорхой харагддаг. Ер нь 20 дугаар зуунд монголчууд зохион байгуулалттайгаар дээрээс биш тийм ээ. Өөрсдөө зохион байгуулалтанд ороод нийтлэг эрх ашигын төлөө одоо үйл ажиллагаа явуулах, эвлэн нэгдэх, эсвэл одоо тэмцэх, байлдах энэ бүхэн бол ихэвчлэн гадны нөлөөтэй холбоотой байсан. Гадаад улсын ямар нэгэн гадаад улс ихэвчлэн хоёр хөршийн тийм ээ. Ихэвчлэн хоёр хөршийн аль нэгнийх нь одоо оролцоо, цэргийн дарангуйлал, эсвэл одоо аллах хадлах ч юм уу тийм. Энэ бүхний эсрэг бол одоо өөрсдөө хаяндаа зохион байгуулалтанд орж тэмцэж байсан. За яг төрийнхөө эсрэг одоо ч юм уу төрдөө одоо тийм төрийн эсрэг одоо протест ийм шууд одоо өөрийн үндэсний төрийнхөө эсрэг тийм ээ протест явуулдаг ч юм уу тийм юм бол баг ажиглагддаггүй. 1932 оны бослого гэхэд энэ бол цаад агуулгаар бол улаан Орсын эсрэг бослого яваад байгаа. Болохоос биш Монгол бүгд найрамд Монгол ард улсын засгийн газрын эсрэг бослого гэж бол харагддаггүй. Цаад агуулга тийм ээ. Тэгэхээр харин засаг төртөг хамтарч ажилласан юунууд их байдаг. Одоо жишээлбэл харилцан тусалцах хоршоо байна. Цэвэр эдийн засгийн худалдааны хамсал тэгсэн мөртлөө доороос одоо баячууд нийлээд хувь нийлүүлээд хамсал байгуулчихсан. Ингэхдээ бол засгийн газартайгаар нягт хамтарч ажилладаг. За энэний цаад агуулга нь бол ерөөсөө Монголд хит үнэлэхүү Монголын дотоод худалдааны 90%-ийг эзэлжсэн хятад худалдаатай өрсөлдөх зорилготой тэгж байгуулагдаж байх жишээтэй тийм ээ. Тэгэхээр Монголын иргэдийн одоо монголчуудын нийт одоо нийтийн улс төрийн ухамсар бол хөрш улсуудын нөлөөн дээр бол хамгийн эмзэг маш амархан зохион байгуулалтанд ордог ийм шинжтэй байгааг бол бид нар бас заавал одоо санаж явах хэрэгтэй. Зүгээр одоо миний хувийн бодол шүү тийм ээ, эргэн үеийн бодол. Одоо бол Монголын одоо монголчуудын иргэний оролцоо идэвхэл бол түүхэн дээр хамгийн өндөр үедээ л байж байгаа. Тэгээ энэ бол одоо их идэвхтэй эвлэлд нэгддэг зөвхөн төр засаг гэлтгүү одоо би юу н одоо тодорхой нэг сонирхлоор нэгдсэн хүмүүс нийгэмлэг эднэр байгуул, төрийн бус эднэр байгуулж гишүүдтэй үүсгээд ингээд ажиллах бүх орчин бүрдчихэд байна. Түүнийг нь одоо дэмж байгууллагууд их олон бий. Сүүлийн үед бол бүр мэрэгжлийн нийгэмлэгүүд бол олон гарч ирсэн. Багш нарын холбоо, хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо гэдэг, эмч нарын холбоо, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл. Ингээд бол яг тодорхой мэрэгжлэр хүртэл эвлэлд нэгдэж байна. Засгийн газартаа хамтарч ажиллаж байна. За мэдээж улс төрийн зорилготой 9 шидийн байгууллагууд бас байж байна. Тэвэр улс төрийн одоо олон нийтийн байгууллага тийм нийгмийн
нөгөө юу лээ намын залуучдын байгууллага эмэгтэйчдийн байгууллага гэдэг ерөөсөө шатрын яах маркны яах одоо юу гэдэг зөндөл юм байна. Эднэр бол манайх ч урд өмнө ийм олон эвлэн нэгдсэн системүүд бол байгаагүй шүү дээ Монголын түүхэнд. Боломжтой ч байсангүй зарим цаг үед нь бол үүнийг шууд хоригддаг одоо шууд төрийн хяналтанд бүх талаас нь авчдаг байсан. Тэгэхээр харьцуулаад үзэхэд бол энэ бол хамаагүй хөгжингөө боловсронгоо одоо ийм л юу байна. Гэхдээ энэ бүхэн мэдээж тодорхой хэмжээгээр хууль эрх зүйн 90 оноос хойш өгсөн хууль эрх зүйн шинжилэл нийгмийн хөгжил үүнийгээ дагаад зайлшгүй болох ёстой барьцаас. Гэхдээ үүний цаад суур нь бол энэ монголчууд бол ер нь угаасаа ийм байсан гэдэг юм байна. Миний хувьд бол тэгж итгэдэг. Энэ монгол хүн нэг дандаа цэрэг байсан. Монголын түүх бол цэргийн түүх гэж үздэг нэг юм бас үзэл бодол байдгийн. Би энэтэй бол тодорхой хэмжээний санал нийлдэг. Гэхдээ үүнээс гадна монголчууд бас хүн байсан, хүмүүс байсан, хандардаг байсан, хүмүүс хоорондоо нийлж дуу хоолойгоо хүргэж тэмцдэг байсан. Ийм түүх бол Монголын түүхэн зөндөө биш шүү. Тэгэхээр монгол хүн бас цэрэг байснаас, монгол эр хүн бол цэрэг байснаас гадна монгол эр хүн болгон бас иргэн байж улс төрийн хэрэгт бүгд хошууд үрж түүнийг хилцдэг хэрвээ цаг нь тулах юм бол өөрсдөө санаачлагаараа бууга барай босдог тийм ээ. 1921 оны намар одоо 100 намар өмнө зүг рүү зугтж байгаа гамингуудыг бол Монголын нутгийн хотөрөдүүд хөөж очиж устгасан шүү дээ. Өөрсдөө тэр нийслэгүүрнээс тушаал аваагүй тийм ээ. Гэх мэтээр ийм одоо өндөр улс төрийн идэвхтэй арт түмэн байж ирсэн юм аа. Би бол хувьдаа тэгж итгэдэг.